Жишээл болохоор за өмнөх одоо хичээл дөрөв гарсан бай гэхээр за бэлтгэл 6 ном гарсан тийм ээ. За бэлтгэл 6 ном. За бэлтгэл 6 ном дотор за бэлтгэл 6 ном дотор бол одоо эхлээд за орон гэрийг цэвэрлэх гэсэн тийм ээ. Орон гэрээ цэвэрлээд тэгээд одоо бурхан шүтээний одоо дэлгэх гэсэн тийм ээ. За тийм нэг хэсэг байсан. За хоёрт нь бол одоо тахилыг одоо башир хурамгүйгээр одоо үзэсгэлэнтэй бэлтгэх гэсэн тийм ээ. За тахил өргөх талаар одоо өмнөх хичээлдэр бол ерөнхийдөө дурдсан тийм ээ. За тэгээд тэрний дараа болохоор гуравт нь болохоор одоо амгалан судал дээр. За амгалан судал дээр суугаад за тэгээ одоо сэтлээ засах. За амгалан судал дээр сэтлээ заснаа гэсэн. За амгалан судал дээр суuna гэдэг нь өөрийн одоо бие дэвтэйхэн за тийм судал дээр сууна гэсэн тийм. За тэгээд суухтан бол одоо нөгөө одоо намбар нанздын гэдэг юм да тийм ээ. Намбар нанздын одоо 7 суулт. Намбар нанздын 7 одоо суух байдлаар сууна гэж тийм ээ. За намбар нанздын 7 суулт гэдэг нь одоо өмнөх хичээл дээр гарсан шүү дээ тийм ээ. Хөлөө нэг өсөндөө завилаад за бүтэн юм уу хагас очир завилна гэсэн тийм ээ. За тэгээд нуруугаа цэх ингээд болгоно гэсэн хоёрт тийм ээ. Гуравт бол одоо мөрөө тэгшлээд за тэгээд дөрөвт нь бол одоо ингээд толгоогоо бус тэгшлэнэ гэсэн тийм ээ. Толгоогоо одоо хойшоо ингэж одоо толгоогоо гидэлгсэн биш, урагшаа хэд тонгоосон биш, хоёр тийшээ хазаасан биш тийм ээ. Тэгтээ урагшаа нэг үйлэлэг жоон тонгоолох. За тэгээд нүдээ одоо хамрын үзүүр харагдах хэмжээнд доошоо буулгана гэсэн тавт. За тэгээд тэрний дараа одоо хилээ одоо тагнаан дээр. За энэ бол одоо нөгөө удаан голон дээр шүс гаргахгүй тухай та удаан бясалгал энэ төр хийх үед одоо шүс гаргахгүй тухайд ерөнхийдөө тагнаан дээр наагаад байгаа тийм ээ. За уншлаг унших үед бол одоо тагнаан дээр наах одоо уншлаг уншихарч одоо хил амуудлаа шүү дээ тийм ээ. Яг бясалгал хийх тохиолдолд бол тех юм л дээ тийм ээ. За тэгээд түүний дараа болохоор одоо яг ингээд нуруугаа зэгт мөрөө одоо тэгшхэн болгоод за толгоогоо ингээд тэгш төлөв байдалд ингээд оруулахад яг одоо шүд болон амны одоо байрлал чи яг ямар төлөвт очиж чинь тэр чигээр нь орхино гэсэн тийм ээ. Тэрийг одоо ямар нэгэн байдлаар одоо орвол шүдний одоо байрлалуудаа өөрөө ингэж өөрчилж тэгж болохгүй гэсэн. Тэгэхээр ингээд одоо булчин чангарах нь шүү дээ. Одоо эрийн мөрөний нүүр мөрнө булчин чангарах. Ер нь бол тэгээд ахаар ер нь хүн ингээд бясалгал хийгээд ер нь бол биеэ айл болох сул тавих хэрэгтэй байхгүй. Биенийхээ өнөөсөн амаг одоо булчин төсөө бүгднгийн сайхан суллаад тэгэж одоо суух хэрэгтэй байна. Тэгээд тэгэхгүй болохоор анхаарал төвлөрөхөд саад болдог байна. Тэгээд энэ 7 энзим суулт гэдэг энэ суулт бол их чухал суулт ахна л дээ. Ерөнхийдөө ингээд суугаа сурчих юм бол энэ сүлд одоо ингээд энэ бол одоо яад юм гэхээр нуруу цэх болохоор нуруу цэх ингээд толгой цэх мөр цэх те за яг их мэд ийм байдалтай ингээд суугаа. Тэгээд нөгөө нэг суудал дээр суухтаа одоо бөксөн бие жоохон дэш нь өндөрсгөөд өгөөрэй гэсэн тийм ээ. Өндөрсгөх тийм доор юм эвж тэгээд суух хэрэгтэй гэсэн тийм. За юм хөө маягаар ингэж сууж за ингэх юм бол энэ одоо бие ингээд тэгшхэн байх юм бол хүний судал биеийн одоо судал тэгшхэн байна гэсэн. Биеийн судал тэгшхэн байх юм бол тэргээр гүйж байгаа одоо хийн гүйдлүүд хийн урсгалууд их тийм чөлөөтэй гүний агч тийм ээ. Одоо хийн урсгал чөлөөтэй байх юм бол ухамсар тэр хийн урсгалыг дагсан ухамсар өөрөө бас тийм тогтун чөлөөтэй байх боломжтой. Нэгсэндээ хүний энэ ухамсар сэтгэл чинь тэр хүний биеинд байгаа хийн урсгалыг дагаж хүний биеинд байгаа одоо биднээс хий чинь ухамсарын унаа гэдэг байна шүү дээ. Тийм ухамсарыг одоо унаж явдаг тийм зүйл гэж. Тэгэхээр тэр ухамсарын унаа болсон одоо тэр юу маань хий мэн өөрөө
одоо чөлөөтэй байх юм бол ухамсар маань бас чөлөөтэй байхад нөлөөлдөг гэж тийм ээ. Тийм болохоор энэ биеийг одоо цэх ийм байдлаар суух нь чухал байх нь л. За тэгээд за энэ 7 суултаар суугаад за тэгээд одоо амьсгалын дасгал хийвэл хийж болно тийм ээ. Хийгээд тэгээд сайхан бие ингээ сайхан хамаг бие ингээс одоо зулаанаас одоо уул хүртэл ингээ бие нэг үүлгээд тийм ээ. Яг одоо бие ингээ сул тавьсан байна уу гэдэг. Энд энд ч одоо ямар нэгэн байдлаар чангарсан юмуд байна уу гэдгийг хараад. Тэгвэл хүн чинь ингээд зарим тохиолдолд ингээд нэг одоо булчингаа ч юм нэг ширмэсээ ингээд чангалтсан байдаг. Тэрийг анзаардгүй. Тийм ээ. Ингээд яг анзаарахаар ингээд чангалаад ингээд барьцсан байгаад байдаг. За тэгээ суллаад тэгээд одоо сэтлээ засна гэсэн тийм ээ. Сэтлээ засаад за ийм одоо сэтлээ засна гэдэг маань одоо нөгөө сая ном уншихад одоо бурхан ном хийж ойлгоно гэдэг бодийн хотгийн хүртэл биетэй маань одоо өглөө төргөөтэй ойлцсон буйнараа би амтанд төсөв бурхан мөтгөл тухай гэдгийг одоо бодоод бяцлагаад. За энийг бодоод бяцлах гэж байхдаа өөрөө өмнө огт төргөөд бурхан багшийг төсөөлөө. За тэр бурхан багш бол одоо 3 цагийн 10 зүгийн. За өөрийн одоо өнөхөр одоо номын багшд шүтдэг багш байгаа бол одоо тэр багшийг одоо тэр бурхан багшд мөн чанар нэгээр бодоод харагдах байдалтай бол бурхан багш байна. За яг мөн чанартай бол миний багшийн мөн чанартай байна гэдгийг бодоод тийм ээ. За тэгээд суудлын дээр сууж явах үед нэгсэндээ одоо ингэ нуруугаа цэх байлгахад жоохон хэцүү байгаад байгаа бол яа гэхээр одоо яг энэ одоо өөрийн бүслэгийн хэсэг шүү дээ. Одоо бүслэгийн хэсгийнхээ яг ард ингээд түшлэг тавьчих хэрэгтэй. Нуруугаа тэр чигтэн түших юм биш тийм ээ. Яг бүслэгийн дээрээ ахар сүлний жоохон дээшээ. Яг энэ хүний одоо бөөрний тэр хавцаа нэг хөрхөөц тэмнэг одоо дэрч юм уу нэг тийм тавьчих хэрэгтэй. Тэгээ тэрийг ингээд ардаа хийгээд тэгээд яг бүслэгийн хавьдаа ингээд ардаа нэг тулахантай жоохон ингээд толхомтой байхад нуруу анхан бол ингээд нуруугаа цэг суулгахад их тустай байдаг байхгүй. За тэгээд за ийм тэ за тэгээд одоо өөрийн бурхан багшиг одоо өөрийн багшийн мөн чанартай нэг бодоод тэгээ 3 цагийн 10 цагийн хамаг бурхад за эдмүүд тийм ээ. Тэгэл одоо чухагдаад 3 мөн чухагдаад 3 тэр бүгдийн одоо мөн чанартайгаар тэгж бодож одоо бяцлагаж болох нэ гэж тийм ээ. За тэгээд өөрөө өмнө огт руу тэр бурхан багшийг тэгж үсгээ тэгээ бурхан багшид одоо өмнө одоо аврал одооч бостгэл үсгээ цаглах шүүд рүү бяцлагаад за ингээд энэ одоо нөгөө бэлтгэл 6 номын одоо ингээд 4-т нь 3-т нь явчихж байгаа. За 4-т нь бол одоо чуулганы орон үүсгэх гэж байгаа. Чуулганы орон үүсгэх гэдэг нэг нь ерөнхийдөө бол одоо бас л чуулганы орон хэрэг голд нь одоо бурхан багш тэгээд хоёр талд нь одоо агуу их явдал буюу бус сэтгэл голсон бурхан болох зам мөрийн дамжлагын багш нар зүүн талд нь болохоор одоо гүн үзлийн дамжлага буюу одоо хоосон чанарын номлол сургаалыг дамжуулж ирсэн багш нар тэгээ бурхан багшийн дэг хямдал жоохон ард нь одоо нус тарны сургаалыг дамжуулж ирсэн одоо голд нь очир тэр бурхан тэгээ дүүний тойрсон одоо энэ тгийн одоо 84 шидтэн ч гэдэг юм тийм. За тэгээд тэр баруун талд нь бол одоо агуу их явдлын буюу одоо бурхан болох зам мөрийн одоо дамжлагыг дамжуулж ирсэн багш нар гэдэг бол голд нь одоо майдэр бурхан тийм ээ. За дүүний тойроод одоо хотогт асангаа. За тэгээд хотогт асангаа голсон одоо тэр дамжлагын багш нар зүүн талд нь одоо гүн үзлийн буюу хоосон чанарын сургаалыг дамжуулсан багш нар гэдэг. Тэгэхээр голд нь бол одоо манжшир бурхан тийм ээ. За дүүний тойроод одоо хотогт нагарж байна тэргүүтээ дамжлагын багш нар. За тэгээд бурхан багшийн өмнө нь бол одоо ингээд
энэ насанд өөр одоо номын барилга тогтоосон багш нар тэгээд энэ дор одоо эдэн бурхтууд тэгээд одоо 8 маналж гэдэг юм тийм бурхан. Одоо түүний дор одоо Посейдоноор. За тэгээд түүний дор нь одоо Парадиге будагч тийм ээ. За түүний дор 16 найдан тийм ээ. За 16 найдангийн тэр Парадиге будагдаг нь одоо багологны дэм гээрсэн одоо хотгодууд байх юм байна тийм ээ. Одоо архтууд. За тэд нар бол нэг 12 янзын тийм архтууд байдаг байна. 16 найдан гэдэг түүний доор нь. Тэгээд түүний доор нь одоо энэ ханд дагнасууд тийм ээ. Одоо энэ Замбатимын одоо 24 тийм ханд дагнас орон байдаг байна л дээ. Тэр оронд оршиж бид тэр ханд дагнасууд. Тэгээд түүний доор одоо гомб чөж лам да тэгээд жамсран намсрай гонгор за тэм ягомбо гэх мэт за ерөнхийдөө ийм одоо ертөнцөөс хэтээцсэн юм сахиуснууд оршиж байгаа тийм ээ. За ингэж ер нь бол одоо чуулганы орон үүсгэх гэдэг нь за ингэж ер нь чуулганы орон үүсгэх юм. Гэхдээ анхан бид нар одоо бичлэж байгаа хүмүүст бол чуулганы орон гэдэг нэг нэгэнгүү үүсгэх гэдэг бол хэцүү учраас эхлээд голд нь байгаа бурхан багшийг маш сайхан үүсгэх сурч хэрэгтэй байна тийм ээ. Анхлан бурхан багшаа ингээд сая одоо сэтлээ засах бурхан багшийг үүсгэсэн. Тэр бурхан багшаа яг тэр чигээр нь ингээд жоохон тодруулаад тэрэн дээр илүү ингээд нэг хагас минут ч юм уу 1 минут ч юм ингээд бурхан багш дээр яа ингээд анхаарлаа төвлөрүүлээд за энийг бол одоо чуулганы оронг тодруулах гэж ойлгож болох юм тийм ээ. За тэрний дараа нөгөө нэг одоо 7 гишүүнэ юм тийм ээ. Одоо мөргөл. За тэгээд мөргөл, дахил, намжлаг, даган баясал. За тэгээд ном айлтахыг одоо сануулгах талбих, тэгээд сойрхол талбих буюу одоо ном айлтсан ч гэсэн одоо энэ ертөнцийг одоо хамаг амтан хизээ бурхан болон тэр хүртэл одоо оршиж гэж номыг айлтжээ гэж сойрхол талбиж байгаа тийм ээ. За 7 6 энэ нь бол одоо ингээд 6 дахь. За 7-т нь болохоор зориулга гэж тийм өөрийн одоо хураасан 7 гишүүн өмнөх 6 гишүүнийг хийж хураасан. Тэрхүү буйна одоо ингээд хамаг амьтдын хамт одоо төгсгөрсөн бурхны утгыг болохын тухайд аштын амар амгалан болоход ингээд зориулах тийм ээ. За тэгээд түүний дараа за 6-т нь бол юугаар одоо ингээд 6 бэлтгэл 6 номын 5 дахь нь ингээд явчихж байгаа тийм ээ. 7 гишүүн чинь. 4 дахь нь бол чуулганы оронг тодруулах гэсэн тийм ээ. За тэгээд 6-т нь болохоор юу гарсан бэ гэхээр мандал өргөх гэсэн тийм ээ. Одоо багшд одоо мандал өргөх гэсэн. За мандал өргөхөд одоо саданд үл биширсэн тэргүүтээ чанх буруу оюуны чиг бүхэн хоригдохыг гээд саданд биширсэн зэрэгтэй чанх буруу оюуны чиг бөгөөд амар хэлбэр төрөх бөгөөд гадна дотны саад бүхэн чухал амьдлахад адис тэтлэн соёрох гэж. За ер нь бол мандал өргөхөд одоо мандлын уншлага гэж одоо тустай байгаа тийм ээ. Мандлын уншлага гэдэг за ер нь энэ зан үйлийн хичээл гэдэг тустай нэг зан үйлийн хичээл явж байгаа ах тийм ээ. Тэрэн дээр одоо мандал өргөхөнд ерөнхийдөө заах байх тийм ээ. Энэ дээр одоо мандал өргөнө гэдэг маань ерөнхийдөө ингээд ертөнцийн орныг багшд өргөж байгаа байхгүй одоо жишээ нь одоо сумбруулыг одоо тойроод одоо хүний дөрөв тэв за тэгээд сумбруулын одоо үе давхаргуудаар дамжаад одоо сумбруул ингээд нэг тийм 3 давхаргатай байх юм тийм ээ. За тэр 3 давхаргын одоо хамгийн доотлын давхаргат нь бол ингээд том далаа байдаг байна. За тэрэн дээр одоо тэн толон бол усын хаадууд, 2 дахь давхруудаар нь бол одоо асуурууд. За 3 дахь давхруудаар нь бол одоо 4 махран зэн орон гэж тийм ээ. За сумбруул орой дээр бол одоо хурмстын гэр орон шдэг бахна гэж тийм ээ. За тэгээд сумбруулын дээшээ ингээд за ингээд ерөөхдөө ингээд сумбруул гэдэг ингээд юм байх. Тэгээд сумбруул бол одоо ерөнхийдөө бол одоо Бурхны номонд бол
ерөнхийдөө энэ тэнгэрүүдийн одоо эдэлж хэрэглэх тэнгэрүүдийн одоо буйнаар бүтсэн тийм ерөнхийдөө уул гэж үздэг байна л да. За хүний буйнаар бүтсэн тийм уул биш учраас ерөнхийдөө хүнд бол нэг харагддаг байна. Биднээс юм буйнаар бүтсэн зүйл чинь биднээс амьдарч байгаа зам бод тийм. Тэр хүн болон өөр өөрийн яг ямар одоо зүйлийг эдлэх одоо амсах одоо буян одоо сэтгэлдээ тийм үйл хураасан нэг тэр үйлийнхээ дагуу юм харддаг гэж тийм. Тэгж хэлээд байгаа юм л. Тэгэхээр за ингээд сүмбэр бол 4 төв. За тэгээд ингээд сүмбэр бол ингээд байдаг хана 4 төв байдаг байна. За тэгээд сүмбэр бол хоёр талд ингээд нарсан. За сүмбэр бол маань ингээд маш том байдаг байна тийм. Дээшээ 84,000 багц, доошоо 84,000 багц гэж тийм. Яг номон дотор бол тэгж л альцсан байгаа юм л да. Яг энэ зүгээр жишээ тоолох. Ер нь бол жишээ тоолох. За тэгээд нэг багц гэдэг чинь одоо ерөнхийдөө нэг багц чинь одоо нэг 6 орчим километрийн. За нэг 5-аас 6 км байна уу нэг тийм л зайтай байх нь тийм. За тэгэхээр 84,000 багц тийм. Тэгэхээр дээш нь 84,000 багц. За тэгээд доош нь 84,000 багц гэдэг нь яг энэ хоёр багцыг зааглаад байгаа одоо том далай байдаг байна. Том асар том тийм далай. За тэгээд за тэр далай байдаг хань тэр далайд одоо ингээд сүмбэр уулын гадуур ингээд одоо үйлсэн юм 7 алтан уул байна гэж тийм ээ. За хамгийн сүмбэр уулын яг өөрийнх нь гадуур төрсэн алтан уул нь сүмбэр уулын өөрийнх нь тал хэмжээтэй. Тэгээд ингээд 7 давхрах байна шүү дээ. Тэгээд гаднах уулууд нь доторх уулуудын тал хэмжээтэй. Ийм 7 давхар одоо нэгсэндээ юу бахна тийм ээ. 7 давхар юм хүрээсэн одоо алтан уулууд. За тэгээд тэр алтан уулууд хүрээлцсэн байгаа тэрний гадуур нь ингээд хүний 4 төв. Хүний 4 төвийг дагсан 2 жижиг одоо бас 2 жижиг дагуул төв байна гэж тийм ээ. За сүмбэр уулын оройн хажуу 2 талд нь одоо нар сар. За тэр хоёр л одоо гэрэл цацруулж тэгээд одоо сүмбэр уулын өөрөө ингээд эрдэнэсийн мөн чанартай. За тийм байдаг байна тийм ээ. За тэгэхээр эрдэнэсийн мөн чанартай гэдэг нь сүмбэр уул юм одоо сүмбэр уул өөрөө төдрүүлжинд хэлбэртэй гэж тийм ээ. Ямарсан 4 талд ингээд цагаан, ногоон, улаан, шар гэсэн 4 янзын тийм эрдэнэсээр бүтсэн 4 талд тийм 4 өнгөтэй тийм ээ. За тэгээд насар нэг гэрэл тусгаар ингээд сүмбэр уулын тэр одоо эрдний одоо уулан дээр гэрэл тусаад тэрэн дээр доор байгаа далаад нь тусаад тэр алтан уулууд нь гэрэлтсэн ихтэй. За ийм байдалтай тэгээд хүний 4 төв. За энэ бүхнийг болоод нэг ертөнц гэж байгаа даа нэг ертөнц. Нэг ертөнц гэж хэлдэг байна л тийм. Тэгэхээр ингээд ертөнц бол өөрөө ингээд яг тэр ертөнцийг тогтоож байгаа татах хүчний гэх юм одоогоор л тийм яг төв нь бол тэр сүмбэр бол байна тийм. Сүмбэр болтой. Сүмбэр бол өөрөө ингээд тэр өөрөө ойр тойронд байгаа ертөнцүүд өөрлөгөө ингээд татаж өөр тэр ингэж барьж оршиж идэг тийм л байна л тийм. Одоо сүмбэр уулын одоо хамгийн доотлолт нь бол юу гэдэг юм гэхээр маш хүчтэй одоо агаар байдаг гэж тийм ээ. Агаар. За тэр агаарын дээр юу гэдэг юм гэхээр тийм одоо халуун уур шатж байдаг гэж тийм ээ. За түүний дээр юу байдаг юм гэхээр нэгсэндээ юу тогтож байдаг вэ гэхээр тэр одоо бид нар ингээд одоо сүүг ингээд бүлэхээр сүүн дотроос юу гарч ирдэг вэ гэхээр өрөм гарч ирдэг тийм ээ. Тэрэн шиг одоо тэр асар хүчтэй тийм одоо өөрөнд халуун агаартай тийм хүчтэй одоо нэг тийм агаар ахна тийм ээ. Тэр агаар ингээд өөрөө ингээд асар их тийм одоо нөгөө огторгон тоос гэдэг шиг одоо нөгөө олон тийм юунуудыг хоримтлуулдаг өөрлөгөө махбодуудыг тийм ээ. Махбодуудыг одоогоор л одоо энэ атом молекулч юу гэдгийг тийм зүйлүүдийг ингээ өөрлөгөө хоримтлуулж идэв асар хүчтэй тийм хуйларсан салхи байдаг гэж тийм ээ.
тэр салхи энерги буюу тэр юм дээр ингэж энэ ертөнц ингэж оршиж идэг гэж хэлдэг байна л д. За тэгээд тэндээс одоо тийм нэгсэнд халуун элчийн хүчээр тэнд ингээд одоо юу бий болох вэ гэхээр шорон махбод бий болно. Шорон махбод гэдэг нь тэрэн дээр одоо юу бий болох вэ гэхээр одоо шорон махбод бий болно. Шорон махбод гэдэг нь одоо тийм ямар нэгэн хатуулаг биетэй зүйлийг хэлэх юм шүү дээ. Хатуулаг биетэй зүйлийг. Нөгөө нэг хоролцсон одоо дөрвөн махбод чинь ингээд одоо тэр агарын хүчээр хуйларч ирээд тэр дулааны хүчээр одоо ингээд хоорондоо нэгсэндээ тийм барьцалдах маягийн юм бий болоод. За тэгээд ингээд хатуу зүйл бий болдог тийм ээ. За тэгээд тэрэн дээр одоо ингээд юу бий болох вэ гэхээр аажимдаа одоо тийм чиг хөрөмтлөгдөж. За тэгээд эндээс ингээд далаа бий болдог гэж тийм ээ. За тийм хүмүүсээр ингээд одоо нэгсэндээ тэр доор хөрөмтлөгдсөн нөгөө нэг тэр хүчтэй одоо махбодын бөөгнөрлөөс үүдээд ингээд сүмбэр маань ингэж одоо оварч гэдэг юм а тийм. Тэндээсээ ингэж одоо ингээд асар олон одоо махбодууд ингээд хөрөмтлөгдөд ахаар шахагдаад ирэхээр ингээд голоос ингээд тоож эхэлдэг байна тийм. Тоож эхэлдэг. Одоо тийм шүү дээ ингээд хоёр одоо дэлхийд нь гямлан руу яагаад үүссэн гэхээр хоёр төв ингээд хоорондоо нийлсэн чинь тэгэнгүүт ингээд голоос нэг өндөр юмыг шахаж гарч иж байгаа гэж тийм. Тэгэхээр нэгсэнд ингээд махбодууд ингээд тэр агаараг энергийн хүчээр асар хүчтэй хоорондоо хуулдраад нэг нэгэндээ ингээд шахталцаад маш хүчтэй нягтршил бий болохоор голоос нь ингээд асар том юм угааж цоож гарч ирдэг гэж тийм. За тэрийг бол одоо сүм боруул гэж хэлэх юм л. За тэр нь бол ингээд асар хүчтэй тийм одоо өөртөө тийм юу бий болгож шүү дээ тийм ээ. Одоо хуулирлыг бий болгож идэг. Тэгээ тэр нь ингээд аажимтай ингээд хүний ертөнцүүдийг өөр дээрээ ингээд оршин тогтоодог. Тэгээд ингээд дээрээ ингээд одоо тэнгэрийн орнуудыг ингээд оршин тогтноох тийм одоо янз янзын одоо ертөнцөөр бүтсэн тэнгэрийн орд гаршууд ингээд бүтэж эхэлдэг гэж тийм. За тэгж үздэг байна. За тэгэхээр энэ бол одоо ингээд юу вэ гэхээр ертөнцийн орон юм а гэж. За энэ ертөнцийн орныг одоо бид нар бурхны одоо ариун орны мөн чанартай болгож хувилгаад тэгээд тэрийг одоо бурханд өөрийн багш өмнө огтрогдоо тэр бурхан багшд одоо хамаг авралын орон бөгөөд чуулсан одоо мөн чанартай өөрийн миний одоо багшийн мөн чанартай тэргөө одоо харагдах байдалтай бурхан багшийн дүртэй харагдаж байгаа. За тэр бурхан өргөж яана гэж тийм ээ. За ингээд өргөөд тэгээд өргөнгөт одоо бурхан багш одоо тэрийг одоо таалж аваад тэгээд одоо тэр ертөнцийн оронд байгаа тэр хамаг амьтанд одоо дэдийн номыг айлдж тэр амьтан бүхнийг ингээд одоо бурханы газарт ингэж одоо хүргэхийг одоо таалж байна гэдэг тийм. За ингэж багшд одоо энэ мандал өргөх юм зүйл өгдөг. За мандал дотор бол одоо 7 цамцогтой мандал гэдэг байна. Одоо биднээс саяны ярьсан мандал бол 7 цамцогтой мандал байна тийм ээ. 7 цамцог гэдэг нь хүний дөрөв төв сүмбруул тэгээд нар сар гэдэг ингээд 7 цамцогтой. За 13 цамцогтой 23 цамцогтой хамгийн дээдл нь 37 цамцогтой гэж үүдэг байна тийм ээ. Мандал өргөхөд. За хамгийн хураангуй нь бол одоо энэ 7 цамцогтой байна тийм ээ. Үүсгэхэд арай хэлбэр. За 12 илүү 13 билүү. За 23 гэж нэг байгаа. За 37 гэж нэг байгаа тийм ээ. За хамгийн дэлгэрэнгүй мандал бол одоо 37 цамцогтой тийм мандлууд байна гэж. За энэ одоо мандлыг ингэж багшд за ингэ дахил болгож өргөөд за тэгээд одоо багш ингээд одоо багшд одоо ертөнцийн орныг одоо бурхны одоо ариун орны мөн чанарт хувилгаж ингэж өргөөд тэгээд тэрийг одоо багш авч одоо багш бид нар одоо бурхны ариун орн гэдэг бол ингээд харах төдийд одоо мэдрэх төдийд л тэр зөөрлөвчгүй их тийм одоо амар амгалан мэдрэгддэг. Тэгээд нөгөөсөндөө багшд бид нар бол тийм одоо эрхэмдээ дахлыг өргөж гинэ гэж тийм. За бурхан багш бол одоо тэрийг ингээд таалж байгаас одоо нэгсэндээ таал нь одоо баяслаа гэж тийм.
За тэгэнгүүт одоо бид нар одоо сойрхол тайлбарх нь шүү дээ тийм ээ. За юу гэж сойрхол тайлбарх гэхээр одоо саданд үл биширсэн тэргүүтээ чан хороо оюуны чиг бүхэн хоригдохыг. За ингээд мандал өргөөд одоо багшийн таал ингээд байсгасны хүчээр за надад одоо саданд үл биширсэн. Одоо энэ гэсэндээ энэ багшиг одоо шүтэх ёсонд одоо тийм алдаа гаргах биш тийм ээ. Одоо саданд үл биширсэн тэргүүтээ одоо алдаа гаргасан тэргүүтээ чан хороо оюуны чиг бүхэн хоригдохыг гэдэг чинь тийм ээ. За багшийн шүтэх ёсонд одоо алдаа гаргах тэргүүтээ энэ одоо биеийн сэтгэлийн буруу одоо чан хороо одоо оюуны чиг. За нэг өсөндөө одоо жишээ нь бодмөрийн зэрэг бясалганы гэж хамгийн анх одоо багш садны шүтэх ёсон дээр эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэнгүүтээ дараад нь ингээд чөлөө очролт хүний төрөл одоо олоход бэрхтээ хэрэг ихтэй гэдгийг ойлгоод тэрний дараа өхөл мөнгөсийг санаа тэрний дараа одоо 300 яны зовлон санаа түүний дараа одоо аврал одуулах түүний дараа одоо үлийн хөр за тэгээд түүний дараа утгтын дөрөв 12 шатн барилгын талаар ойлголт гарч иж байгаа. Тэгээд одоо бод сэтгэлийн анхаарал авлага тэгээд осон чанарын анхаарал авлага тийм ээ. За энэ одоо бодмөрийн зэргийн одоо мөрийн зэргийн эрдэм бүхэн одоо эрдэм бүхний одоо яг чанх эсрэг талын тэр бороо бодлууд чанх оюуны чиг бүхэнд хоригдохыг гэдэг. Арилаад бас одоо нэг өсөндөө бодмөрийн зэргийн одоо эсрэг чанх оюуны чиг бүхэн хоригдохыг гэдэг. За саданд биширсэн тэргүүт одоо саданд бишрэх тэргүүтээ одоо бодмөрийн зэргийн мөрийн эрдэм бүхний чанх буруу үгүй буюу мөрийн зэргийн эрдэм бүгдийн оюуны чиг бөгөөд амар хэлбэр төрөх бөгөөд. За энэ одоо буруу оюунууд хоригдож за тэгээд зөв оюунууд одоо төрөхөд саадуулах одоо гадна дотны саад бүхэн чухал амьрлахад адилтсан сойрхоо гэж. За ингэж багшд одоо сойрхол тайлбарж байгаа юм л да тийм ээ. За энэ бол одоо ингээд мандал өргөж сойрхол тайлбарх гэж байгаа тийм ээ. 6-ад нь одоо тэр юуны бэлтгэл 6 номын 6-аад юм тийм ээ. За энэ бол одоо ингээд ерөнхийдөө товч одоо бэлтгэл 6 номыг товчоор хийх юм бол ийм байх нь тийм ээ. Ийм байх. За энэ бол одоо товчоор хийнэ гэвэл ер нь бол ингээд бид нар бол одоо өдөрт нэг за зав гарахгүй бол ингээд ядаж авралаа одуулаад за сэмжэн тэр хамаг амтан амгалан хийгээд одоо цаглагшгүй дөрөв тийм ээ тэрийг уншаад за завтай тийм цагтай үедээ ингээд одоо 6 бэлтгэл нөгөө жоохон урангуй юм маягаар нь хийгээд бүр завтай бол одоо 6 бэлтгэл ном арай жоохон дэлгэрэнгүй маягаар нь хийж болох нэ гэдэг чинь. За дэлгэрэнгүй маягаар нь хийнэ гэвэл одоо юу байгаа шүү дээ тийм одоо тийм ном байт юм да. Одоо энэ хиний одоо энэ гандан хэдийн одоо тэргүүн амбламын гаргасан орчуулж гаргасан дээр нэг бэлтгэл 6 ном сайн хөвдийн хоолон жин гэдэг нэртэй тийм нэг ном байт тийм. Тэр ном бол их дэлгэрэнгүйгээр хийх ёсон тэрэн дээр гардаг тийм. За хурангуугаар нь хийнэг бол одоо энэ бодмөрийн зэрэг дээр байгаа яг саний ярьсны дараалчлал тийм. Зарим уншиж чадахгүй, уншлаганд уншиж чадахгүй сайхан ингээд бодоод өргөж одоо мандал энэ төсөөл бид нар уншиж чадахгүй бол ингээд бодоод өргөжч болдог байна тийм. Гол нь ингээд яг ингээд сайн ингээд бодож жоод тэгээд өргөжч болдог байна. За бэлтгэл 6 ном гэж нэг ийм зүйл байна л тийм бэлтгэл 6 ном. За түүний дараа за бэлтгэхийн өмнө бол одоо энэ бэлтгэл 6 номыг хийх хэрэгтэй байна гэж тийм бэлтгэл 6 номыг. Бодмөрийн зэрэг яг бясалгах одоо бодит өрнөл үед за ерөнхий өсөхгүй ёс болон энэ үеийн өсөхгүй ёс болоо. За ерөнхийдөө бол бодмөрийн зэргийг бясалгахад ерөнхийд нь одоо ингээд бид нар одоо багш садны шүтэх ёс за тэгээд чөлөө очролт хүний төрөл нь олоход бэрхтээ хэрэг ихтэй гэдэг
ингээд бодмөрийн зэргийн нэг сэдвүүдийг бүгднийг ингэж яг энэ маягаар одоо бясалгах хэрэгтэй байна л да. Одоо жишээ нь бид нар ингээд нэг өдөр ч гэдэг юм эсвэл одоо юу байх юм тийм ээ. 2-3 сар ч юм уу тийм хугацаанд ерөнхийдөө нэг бодмөрийн зэрэг ерөнхийд нь багцлсан. Одоо бодмөрийн зэрэг чи ерөнхийд нь багцлсан нэг ном байгаа шүү дээ тийм ээ. Жижигхэн ном одоо яндан ширжирмаа гэдэг Эрдэнэ бүхний суурь гэдэг. Эсвэл одоо ламрамдууд ингээд бодмөрийн зэргийн хорангуй утгач гэдэг юм тийм. Тэр номуудаар ерөнхийдөө ингэж одоо уншаад ингээд үгийг аажихан 50 уншаад ингээд ерөнхийд нь ургуулж гэж бодоод за тэгээд яг тухайн үедээ илүү яг онцолж хийх зүйл нь юу юм гэхээр анхлан бол одоо за багшдын шүтгсэн дээр авч үзье. За одоо чөлөө очрол төгний төрөл олоход зүрхтэй хэрэг ихтэй гэдэг авч үзэх юм бол тэрийг одоо би бяцлаглаа гэж байгаа бол өмнө нь одоо энэ бэлтгэл 6 номыг хийгээд за тэгээд одоо энэ чөлөө очрол төгний төрөл нь олоход зүрхтэй хэрэг ихтэй гэдгийг одоо ингэж бодож бяцлах юм шүү дээ тийм үү. За багшдын шүтгсэн дээр бол одоо багшдын шүтгсэн дээр яг бодмөрийн зэргийн одоо бодмөрийн зэрэг дотор юу гэж гарсан тийм үү. Багшийн бэлэг чанар шавийн бэлэг чанар за тэгээд багшийг одоо шүтэх ёс. За ерөнхийдөө эднүсээ одоо багшийн бэлэг чанар шавийн бэлэг чанарыг ерөнхийд нь ингээд за ийм байх хэрэгтэй гэдгийг бодоод тэгээ гол нь одоо нөгөө багшийн шүтэх ёсон дээр одоо сүсгээр шүтэх сэтгэлээр шүтэх үйлдэлээр шүтэх гэж гарсан тийм. За сэтгэлээр шүтэх дотор бол одоо багшийн эрдмийг санаж сүсэг бясалгах багшийн одоо ачийг санаж бишрэл төрүүлэх. За энийг бол одоо ингэж маш сайн яг энэ багшдын шүтгсэн дараа ингэж бясалгах хэрэгтэй байна тийм ээ. Тэр өөр юм одоо багшийг одоо эрдмийн ингэж бодож санаж тэр эрдмийн бодож сансан бодлоо юунаараа тэр багшд сүсгийг татаж гаргаж ирэх. Багшийн одоо ачийг сансан дэм ачийг сансан одоо бодол оюунаараа багшд одоо бишрлийг татаж гаргаж ирэх. За ингээд нэгсэндээ багшийн эрдмийг санах гэдэг чинь ингээд олон янзаар ингэж багшийн эрдмийг санаж болдог байна тийм ээ. Одоо жишээ нь одоо багшийн эрдмийг санах гэхээр хүн маягаар бас бодно гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол ингээд за хэргийн тухайд гэж байгаа тийм ээ. Одоо багшийн харагдаж байгаа ямар нэгэн гимбийг ингээд одоо гаргаж ирээд тийм ээ. Багшийн надад одоо гим гэж харагдаад байгаа энэ зүйл чинь нэгсэндээ яагаад харагдаад байгаа вэ гэж тийм ээ. Нэгсэндээ энэ бол одоо юу юм гэхээр одоо нэгсэндээ миний өөрийн одоо үзэгдэл гэдэг юм тийм ээ. Ариун бусын үднэс энэ үзэгдлөөр оргож иж болно тийм ээ. Оргож иж болно. Ерөөсөө энэ багш бол одоо нэгсэндээ 3 цаг 10 цагийн хамаг бурхтын одоо үүлийг хийж байгаа гэж тийм ээ. Тэр үднэсээ одоо багш бол одоо бурхан бүгдээс ачтай. Ач нь бол одоо бурхан бүгдээс илүү эрдмийн нь бурхантай тэнцүү гэж тийм ээ. Гэсэн үднэс ингэж харах нь л дээ. Тэгэж харахад одоо тэр багшийн нэг одоо гимиг гэж харахад бол одоо дээр үеийн одоо эртний том мэрэгдүүд бол тийм байдаг байсан байна тийм ээ. Одоо жишээ нь нэг нас нэг биеэр одоо бурхны төгссөн хүмүүс доторт нь одоо мелогд бол ингээд ном ногоон биштэй тийм ээ. Халгаа эцэрээд би нэг ногоон болцсон. За ингээд харахад нэг цагаан даваа нөмөр явждаг өөр ямар ч хувцас байхгүй. Тэгээд ингээд үсэн ингээд задгаа. Ингээд нэг тийм жоохон арзгардуу маяг ингээд задгаа. Ингээд унжчихсан тийм ээ. Тэгээд ингээд зүс царай нь бол жоохон ногоорцсон тийм туяатай тийм ээ. Тийм хүн байна шүү дээ. Тэгээ харахад бол жоохон тийм цонхисэн туранхаад доо тийм ээ. Тэгээ хүн бол харахад нэг гуйлагчин ингэж хармарч юм шиг тийм ээ. Гэхдээ мэлэгд бол одоо нэг насны биеэр бурхнууд болсон тийм бодгол байсан байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол одоо яг бурхад тэр гэгэрсэн бурхтууд бол биднэрт одоо биднес одоо тэр бурхтуудыг яаж харах яг буян байна. Тэргүүрэл бид нэр хардаг бахан л да ер нь л тийм ээ.
Тэгэхээр нэг өсөндө багшийг шүтнэ гэдэг бол ингээд маш сайн багшийг шинжиж шүтгэхэд байгаа учир нь тэр байхгүй тийм. Маш сайн шинжиж шүтээ. Тэгжиж бид нэр тэр үнэхээр одоо бэлэг чанар төгссөн өөрийн ухамсар оюунд үнэхээр тэр багшийг одоо бурхан мэт ингэж бодож хүндэлж чадах үс тэр багшийг одоо харж бид нар тэгж одоо тэр бясалгаж бодож тэр багшаас сүсэг бишрэлийг төрүүлж сурах нь шүү дээ тийм ээ.